За сайн уу найзуудаа дараагийн хамжлагт тавтай морил. Тэгээ энэ удаагийн хамжлагаар хэдүүлээ. Солонгос гоо сайхны бүтээгдэхүүн unboxing хийн. Гэхдээ энэ удаагийн хамжлагийн хамгийн сонирхолтой юм нь болохоор Adventure Calendar гэж байдаг шүү дээ. Нэг шинэ жил болохоор хоног толоод байдаг. Ингээд mystery box шиг тийм зүйлийг онгоолгоод байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан байгаа. Гэхдээ хамгийн өвөрмөц юм нь энэ mystery box-ны хэлбэр нээр гоё. Яг ийм солонгос үндэсний загвартай байшин хэлбэртэй гэх юм уу да. Нөгөө нэг солонгос дээр үеийн кино минонууд дээр ордноо нэг юм байгаад байдаг шүү дээ. Яг тэр шиг энэ миний харалтаа. Ийм жижиг чимэглэл айгүй ихтэй. Зээж энийг онгоолгоч. Хамгийн ихний онгоолгож болох юм юу вэ? Тэрнээс л онгоолгоё. За нэг юм. Энэ хайрцагын дотор болохоор энэ хайрцагын дотор нийтдээ 15 төрлийн бүтээгдэхүүн байгаа. Ямар нэгэн байдлаар яг ямар гэдгийг мэдэхгүй юу ч гэсэн 15 төрлийн бүтээгдэхүүн байгаа. Тэгээд нийт бүх бүтээгдэхүүний үнэ нь болохоор $180 болох ёстой гэд энэ нь болохоор энэ бокс нь өөрөө $45 их гэсэн. Тэгээд үнэхээр $180 бүтээгдэхүүн гарч ирэх нүггүй юу гэдгийг бас вебсайтаас нь ороод үнийг хараад харьцуулж үзээд тэгээд ийм зүйл нь мөнгө өрөх хэрэгтэй юу хэрэггүй юу гэдэг бичлэг гэсэн үг. За явуулсан шууд. За. Яаж онгоох ёстой юм бол дээрэж дээврээ салгах эсвэл үгүй. Энэ чинь хаалганы. За. Бамбарарам бамбам. Бамбарарам бамбам. За. Ингэж харагдаж байна. Ингэж харагдаж байна. Харагдаж байна уу та нарт? Надад л харагдаж. За хамгийн ихнийх нь болохоор номер 1 гинэ. Яаж хөө? Ямар том юм бэ? За номер 1-т нь ийм юм бэ. Тэгээ энийг одоо яаж за найзуудаа жоохон цаашаа тавьж агаад. За ингэж тавьж агаад. За хамгийн ихнийх нь 1-р боксноос гоё юм гарч ирээсэй. Вау. Торидины Lipsense. Харагдаж байна уу? Аха. За энийг би өмнө нэг удаа хэрэгжилж байсан. Тэгээ энийг яг дэлгүүр дээрээ одоо зарагдаж байгаа үнийг харъя л да. Торидины. Би яг хажуудалтаа ингээд вебсайт руу н орсон байгаа байхгүй юу? Энэ дэлгүүрийнх нь. Тэгээ тэрэн дээрээ хайж үзээд. Торидины Lipsense. Вау, үнэн бэдгүй юм шүү дээ. A few moments later. Энэ дээр үнэн байдаггүй мэн. Тэгэхээр өөр гоо сайхны дэлгүүрийн вебсайтнаас ороод хайчээ. Миний байн гоо сайхны бүтээгдэхүүн авдаг нэг гоо сайхны дэлгүүрээд тэндээс орж харцгаая. Торидины Lipsense. Ааха, $9 гэдэг юм байна заяа. Гэхдээ W дээр арай жоохон үнэтэй өндөр үнэтэй зарж байгааг байж магадгүй. За нэг ойролцоогоор $10 гэж бодъё заяа. Та нар зээжлээрээ. Хэдүүлээ энэ 15 юм бүгднгийн нийлүүлээ 180 болох ёстой шүү. Болохгүй л очиж комплейн хийн. Нилээг хаягдал гарах нь яана баларсан. За ийм За хамгийн ихнийх нь болохоор нэг юм lip gloss талчлаа. Lip талчлаа. Энийг би өмнө нь хэрэгжилж байсан. Энэ айгуу сайн. За эхнийх нь энэчнээ тавьчих. За дараагийнх нь болохоор 2 дахь бокс нь энэчнээ самны зурагтай байхыг бодвол дотроос нь сам гарч ирж магадгүй юм шиг байна. Үгүй. Уруулын бодог байна дахиад. Энэ болохоор syrup gloss гинөө.
Class Candy Class the same. Ийм брэнд байна. Би энийг өстө мэдгүй брэнд байна. Хаана вэ? Би сайчуу нөгөө брэндийн энэ. Энэ бол ерөөсөө миний мэдгүй брэнд байна. За энийг хайж үзцгээе. Энэ байна уу байхгүй нь? Ааха. The same гэд яг энэ бол алга. Яг энэнтэй төстэй нь болохоор тинт нь болохоор $8 гэдэг юм байна. Тэгэхээр тэр хавцаал байгаа байх гэсэн үг. Миний мэдгээр, миний бодож байгаагаар. Яана тэгсэн чи 15 ширхэг уруулын бодогтой олчвол яах вэ? За энийг харцгаая. Үнээрээс байгаа юм байна. Мэдгүй ингээд цүнхэнд явуулдаг хөөрхөн юм байна нэг. Candy шиг. За ингээ хоёр уруулан байдаг. Би сая ихтэй амар гоордсон. Хоёр дахоос нь сам гарч ирэх юм байна гэж бодоод цүнхэндээ авч явдаг жижиг самтай болно. Яа, одоо мөм хавтнаа. Баларсан юм. За гурав дахь нь болохоор янзын хээ угуул цолсон. Энэ нөгөө нэг Солонгосын кинон дээрээс харж байхад цонхнууд нь юм байдаг гэдэг байна. За харцгаая. За юу гарч ирж алдсан юм аа болтоо. За та нар ихлэ хартаа. Энэ дахиад уруу. Юу вэ? Хоёр адилхан уруулын буудаг. Гэтэ хоёр өөр өнгөтэй юм шүү вэ. Энэ яг 15 ширхэг өнгийн уруулын бодогтой олчлоо шүү би. Ямар балаа юм бэ те. Энэ бүр юм амар улаан өнгөтэй. Би энэгээр одоо будаж үзгээс л хайж байна. За ингээд за энэ хамгийн ихэнд гарч ирсэн. Энэ хоёрт нь, энэ гуравт нь. За одоо дөрөвт нь арай өөр хэлбэртэй, арай жоохон том бокс байна. Яг энэ дэлгүүрийн лого нь энэ дээрээ байна. За та нар эхлээд хар. Харагдаж гин үү? Юу вэ дотор нь? Oh my god, дахиад яг адилхан байна. Тэхүү ёо би яг адилхан яг 15 ширхэг ийм уруулын бодогтой болох юм шиг байна. Энэ болохоор өнгөгүй. Ийм өнгөгүй нэ. Яа. За яг гоё л шүү. За энэ дээр бол өнөртөө усны зураг байна. Энэ өнөртөө ус гарч ирэхгүй бол би жинхнээсээ гордох байхаа. Тэгээ бусдыгаа бодвол арай хүнд байна. Яана яг өнөртөө ус, жижигхэн цүнхний өнөртөө ус. Тийм байна уу? Тийм байна. Ядчил нэг юм ч гэсэн үнэ. Энэ өнөртөө ус биш вэ штэ. Cleansing oil гэж авсан хөө энэ Centella гэдэг лөө энэ харагдаж байна уу? Би яжаат нь би энэ брэндийг хэрэглэж чаддаггүй шүү дээ. Яа. Жохон фейлэл юм шиг боллоо тий. Ийм Centella-гийн cleansing oil байна. Тэгээ би Centella-гаас жохон харшлаад байдаг хгүй юу? Энийг зүгээр ингээ хайр цагтаа хадгалаад ээж дүгнөө. За 8-6. Энэс жоохон хүнд байна. Бусдыгаа бодвол. Энэ ямар царайлаг юм гараад ирв. Энэ юу вэ? Энэ дотор юу вэ? Ямар нэг энийг дараалал нь тавьчих шээ. Ямар нэгэн царайлаг юм байна. Энэ юу юм? Энэ юу юм бол? Энэ зүгээр ингэ байж ах хэвээр decoration юм бах та. Энэ нь ерөөсөө онгоодог юм алга энэ дотор. Энэ тойл юм болов уу? Тийм ээ, тойл юм. За цүнхэндээ авч явах толтой боллоо. Цүнхний толгойсэн ингээд цүнхний толтой болчихлоо. Дэжгүй өнгөтэй юм биш үү энэ? Sorry. Энэ дэжгүй өнгөтэй юм биш үү? Оруулаа одоо л харж шээ.
Тэгээ би яага энэний үнийг хайгаагүй гэхээр угаасаа ийм жижиг sample бүтээгдэхүүний үнэ нь байдаг байхгүй юу? Энэ дандаа нөгөө нэг том хэм сайзаар нь зардаг. Тэгээ энэ чинь болохоор нөгөө нэг travel set гэдэг нэг жижигнэр нь гарч зардаг тэр бүтээгдэхүүн дотор байдаг болохоор үнэ нь тустай байхгүй. Тийм учраас энийг ойролцоогоор бас $10 гэж авах баха. Ягаад тэгэхээр travel set, cleansing oil, хөөсөн цэвэрлэгч энэ төр бүгд ороод ингээд $30-аас $40 хооронд байдаг. Тэгэхээр 3-4 бүтээгдэхүүн нийлээ тийм байдаг учраас би нэгийн зүгээр $10. Энэ толны хувьд бол үнэхээр мэдэх юм алга. Зүгээр тол хайж үзье заяа. Тэгээд миний бодож байгаагаар энтнэр сайтн дээрээсээ энтнэрийнхээ үнийг устгацсан юм шиг байна. Яг начиг дуракууд хайж үзнэ гэж бодоод. Энтнийд ерөн цүнхний тойл нэг 12.90-тэй 11.90 гэ $12 авцсан юм байна. За тэгэхээр энийг $12 гэж бодчих. За 7 дахь нь уу. За уруулын будагны зурагтай байна. Уруулын будаг биш байгаасай. Энэ зурагнаас шууд унжирсан. Уруулын будаг унжирсан. Тэгтээ энэ нөгөө нэг мэдгүй. Би энийг ерөөсөө мэдгүй юм байна. Meritot ч юм мэдгүй. Нэг ийм гарч ирлээ. Номер 2 гинэ. Би 2 номерын кремер хэлдэг ш нэрээ. 2-аа Tea Natural. Тэгэхээр надад зөвхөж магадгүй юм. Уруулын будагны өнгөний код яаж авдаг би нэрээ мэддэг ш. Та нар мэдгүй. Би л мэдгүй. Вау. Энэ хардаа энэ өстой гоё юм гарч ирж байна. Одоо ингээд будан заяа. Дуусан гут нь нэг тодын дээр нь. За тэгээд тодоор нь будмааргүй бүдгээр будмаар байвал доороос нь дээшээ. Энд гэхдээ яг жоохон заваарх юм байна. Тэгээд дээрэс нь Chloe биш. Matte талтай байна. Тэгэхээр хэдүүлээ нэгийг туршиж үзье заяа. Энэ тэгээ нэлээд амархан дуусгал юм шиг байна. Special үедээ л бодох юм уу та. Жохон ядаргаатай юм байна энэ. Сайн өнгөтэй юм. За мэдгүй. Яг уруулынхаа будгийг бүгдийг арилгачихлоо. Сайн өнгө уруулын будгаар будаад. За дараал нь одоогоор ингэ явж байна. Ер нь бол 7 бокс сонгоолгосных нь 5 нь уруулны эзүүл байна. Тэгэхээр 10 9 10 10 10 39 49 12 гэдэг чинь 61 энэ одоо хэд юм бол та. Метод гинэ. За энийг хайж үзье. $22 гэдэг юм байна. За уруулын будагны үнийг олсон. За тэгэхээр бодъё л доо. Үнүүдийг мартахгүй тул бичээ явж. За дараагийнх нь талаас илүүлээг орсон шүү дээ. Одоо энэ ингээ яг дунтах нь. За багс гарч ирэх юм шиг байна. Багсны зураг байна. Тэгсэн чинь дахиад энэ чинь нэг будагнаасаа 2-ыг хийсэн юм шүү. Энэ яг номер 4 л гэж л байна л та. Гэхдээ л ямар хайшаа юм бэ? Энэ жинхнээсээ би бараг 10-аад уруулын будагтай олчлаа. Уруулын будаг үн тохирч зарна. Энэ болохоор арай пинки өнгөтэй юм шиг байна. За энийг одоо туршиж үзье заяа. Саяныхан жоохон тоодоо надад захихгүйсэн. Энэ нь арай дээр юм байна. 4 номер миний өнгө юм шүү заяа. За окей. За дахиад $22 явах. Дахиад 22-оор 4. За ер нь бол боксныхоо үнээс бол хам давчиж байгаа хгүй энэ хоёр гарч ирж байгаа болохоор. За дараагийнх нь эсдэх нь арай жоохон хүнд байна. Тэгээ дээрэс нь хавтгай юм байна. Бараг зүүн мэлгийн тал. За энэ дотор юу ааг би таа. За тоглосон юм байна. За та нар харж байна уу? Хилээц хавтгай юм байна гэж Килли.
Номер 1 гинэ. Кушн юм шиг байна. Яна номер 1-ийн кушн одоо өвөлөл хэрэглэх бах та. Би өвөл цагаархаараа номер 1 хэрэглэдэг. Гэхдээ одоо хэрэглэж байгаа маань бараг бас номер 1 хавцаа байдаг шүү. Яа. Хумсаа уулч үгүй. Пудр. Пудр номер 1 бах зүгээрээ болчихно. Та нар энэ юуныхаа толныхаа наалтыг авахгүй амар зовдгоо. Би бас амар зовдгоо. Энд нар хараа нэг гоё юм нь бүгдээрээ цүнхэнд ороход амар гоё юм байна. Цүнхэнд байвал царайлаг зөвлөд гарч ирэх юм. Би дараа нь what's in my bag гэдэг бичлэг хийвэл энд нар миний цүнхнээс гарч ирнэ гэсэн үг. За ингэж маяглах чавах. Үнийг олцгоё. $12 гэдэг юм байна. За 10 дахь нь гарын тус юм болов. Вазелин шиг харагдаад байна. Гэхдээ тамбурусын гарын тус юм бид шүү дээ. Надад тамбурус их байдаг. Тэгээд одоо дуусч байгаа. Гарын тус гарч ирээсэй. Хоёр номерын пудр нь гараад ирлээ. Яа, энэ нэг брэндээс ангаар олныг хийсэн байж тээ. Ямар тэнэг юм бэ? Яа. За. Ээж үзчихвэл харж гин үү? Та номер 1-ийг ав, би номер 2-ыг авъя. Ангууд гэсэн. Яа гэдэл. Нэг брэндээс хоёр. Энд ихтэй арай жоохон за яг нь натурал юм шиг байна. Ийм шар. За. За ингээд дахиад $12 паудертай. Ингээ бүх юмнасаа ингээд 2 байгаад. Энэ дотроо ийм юу байсан юм шүү дээ. 2 жил хадгалах хугацаатай юм байна. Зарим зүйл нүднээс ол байлгах ёстой шүү гэж юм. Энийг уншихгүй маань яа тэгэхээр энэ дотор юу байгаануудыг бичсэн юм байна. Энийг хамгийн сүүлд нь унших юм байна. За 11-т гэн. Энэ баг юу ч байхгүй юм шиг хөнгөн байна. За жараа энэ уруул хүрээлэгч байгаасэ 100%. Тэгээ солонгосоор биччихжээ. Мэдгүй тийм ийм зүйл энэ уруул хүрээлэгч байвал хэрэгтэй зүйл байна. Контр байсан ч яах вэ? Хүмүүсийн харандаа байсан ч яах вэ? Одоо 2 битээ гарч ирээсэ, 1 л агаасэ. Яна би харсыг нийтлээ. За. Уруул хүрээлэгч амар бүдүүн уруул хүрээлэгч. За сайхан. За уруулаа хүрээлэг. Нилээх уруулын бүтээгдэхүүн гэж тийм. Одоо үнийг олж тий. $14.40 гэдэг юм байна. За. Тогтохгүй юм шиг байна. За энийг урд нь тавилаа штэ би энэ тавьчих заяа. Харагдах нь уу? Харагдчихээн. За дараагийнх нь болохоор 12 дахь бокс. Бас адилхан байх шиг байна да. Өгөөр. Колограммын байна. Колограммын гэхдээ бүх юмнууд амар царайлаг байдаг шүү дээ. Мэдгүй. Би колограммын царайлаг юмнуудад дуртай. Sorry. Тийм колограммын бүх юмнууд нэм царайлаг байдаг. Би нэг л амар ягаан магаан юм болчихдээ. Энд ихтэй ямар амар ягаан боддог вэ тий. Ягаанаар уруулаа бодох туртай хүмүүс call me. За колограммын бодог хидтэй юм бол бас 20-д тавьцаал байгаа х та. Гүн болоо.
Килограммын 17.9 гэдэг юм байна. Тэр хавцаалах хэрэгтэй. За 13 дахь бокс маань almost done гэж юу? За энэ 13 дахь бокс нь. Вау, дахиад килограмм. Энэ болохоор саяных болохоор биш дээ килограммын саяны гарч ирдэг нь болохоор номер 3 байсан бол энэ болохоор номер 5 гинэ. Номер 5 ийм мэт өнгөтэй байдаг юм шиг байна. Тийм ээ, мэт өнгөтэй байна. Саяныхыгаа бодвол арай жоохон мэт юм байна. Гэхдээ стилэл. За дахиад 17 гэсэн үг шүү дээ. Тэр чинь зөв шүү дээ. За окей. Сүүлээсээ 2 дахь. Гарын тосны, жигнэсээ гарны тос юм уу ямар нэгэн тосны зураг байна. Би ийм хэлбэр хараад бол гарны тосл гэж хэлнэ. За харцгаая. Дахиад килограмм. Яа, ямар тэнэг юм бэ? Яага бах юм ийцэн. Нэг юмнасаа нэг л хийчих болтгүй юм уу? Эдний хотлоо сонин шүү дээ. Гэтэ энэ ямар царайлаг усалтай юм те. Цэцэг алгасан. Цэцэг алгасан. Баярын ширээ гэж. Тэнгүүтээ өнгөн. Өнөр нь гоё юм ээ. Өнгөн мөр амар. Ийм амар. Би танаар талган нэрээ зурж үзлээ. Яа. Ийм амар өнгөтэй. Яа багтаа байл ээшээгээ тавь. За. Тэр болонд нэг л бокс үлдсэн байна. За энэ л гоё юм байгаасаа. Гоё юм байгаасаа. Энэ дахиад оруулах бодог байна. Мьюзик байна. Би энтний фаундейшн хэрэгэлдэж шүү дээ. Би энтнийх бүр амар дуртай за энтний фаундейшнд. Тэгээд энэ болохоор номер 2 гэдэг Papaya Curl гэдэг өнгөнэ. 24 цаг барих юм байна. Вау. Мьюзик байна. Энэ өнгөн гоёгасаа өнгөн гоёол өөр хэрэглэчихсэн. За бодож үзээд хитаа нэдтэй. Ямар амар. Энэ хартаа. Жаахан сонин өнгөтэй. За гэхдээ яах вэ? За мьюзик энэ бодог хэд гэдэг юм бэ? За энэ ч тавьсан шүү би. Мьюзик энэ хэд юм бэ? Аха, $24 гэдэг юм. Мөн үү? $24 тийм байна. За ингээд нийтдээ 15 ширхэг боксноос ердөөсөө биш дээ. 1 2 3 л өөр зүйл үлдсэн 12 нь 12-ла оруулны хийгзэл гарч ирсэн. Тэгээ тэр 12-оос нэг нь оруулны тос, нэг нь оруул хүрээлгэгч. Тэгэхээр нийтдээ 10 оруулын бодогтой болсон гэсэн би. Тэгээ би түрүүх нөгөө нэг миний оруулны lip gloss-оо дууссан гэд яриа бичсэн баггүй. Тэгээд lip gloss авах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд одоо би бол дахиад хизээч миний lip gloss дууссан гэдэг үгийг ойрын 1 жилдээ хэлэхэргүй л болчих шиг боллоо. Яа. За тэгээд нийт үнийн дүн нь болохоор вебсайтн дээрээ, Instagram дээрээ бичснээрээ болохоор нийтдээ $180 зүйлүүдийг агуулсан бокс байх болно гэсэн. Харин бидний тооцоолж үзснээр болохоор $213.38 бүтээгдэхүүнүүд гарч ирсэн байна. За нэг иймэрхүү. Яа, ер нь бол хавцаал юм байна 180-тайгаа. Ягаад гэр хідүүлээ энэний үнийг таамгаараа авсан. Бусдынгийнх нь үнэ нь бол яг вебсайт дээр байсан үнүүдээр л явсан. Тэгээд энэ толны унаас таамгаар явсан шүү дээ. За ер нь бол нэг иймэрхүү. Тэгээд миний хувийн дүгнэлт бол яг уу сонирхолтойгийн хувьд бол сонирхолтой байна. Тий. Тэгээл
найзуудаараа хөгжилтмөр санагцсан үедээ л хөгжилтөөрөө энийг авч тэрнээс бол яг байнгын аав гэж бол зөвлөхгүй. Тийм тэгээд ямар азар бүр амар үнэтэй Dior Chanel-ийнхыг авч хямраагүй тэгээд тэгсэн бол амар байхгүй юу. Гэтэ тэднийг ингээ харахны бас гоё юмнууд гарч ирдэг юм шиг үлээ. Anyway, гоё лээла, сонирхолтой лээла. Уруулын модагны шагчин болсон. Call me. Уруулын модаг шаглана. За. Өнөөдрийн хамтлагтай хамт ясанд баярлалаа. Дараагийн мэдлэгээр уулзлаа. Түр баяртай найзуудаа.